За энэ өвөл одоо яг л өвөл болгол яригддаг энэ утааны асуудал дээр бас улсын хурал сонсгол зохион байгуулж энэ сонсголоор одоо тодорхой болсон нөхцөл байдалд засал залруулах талаар засгийн газрын тогтоол чиглэл өгүүлэх гэдэг байна л да. Тэгээ би энэ засгийн газрын өгч чиглэл дотор хэд хэдэн зүйлүүд дээр бид бас нэг жоохон одоо нэг зарчимтай баймаар юм шиг санагдах юм аа. Жишээ нь одоо энэ тогтоолын төслийн нэг дээр угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүхэнд байршуулах, тогтмол ажиллагааг хянах энэ одоо тэгээд засгийн газрын үүрэг, төрийн үүрэг юм уу? Тухайн тэр айл тэр утаа мэдрэгч нь ажиллаж байгаа эсхийг одоо тэгээд нэг төрийн албаа хаагч хянаад явах юм уу? Ер нь өөрийнхөө гэр бүлийн амь насыг эрсдлээс хамгаалах үүрэг нь иргэн хүндээ өөртөө байх ёстой юм шүү. Тэгэхгүй одоо нөгөө батарейн суудсан юм ажиллахгүй байгаамаа хорооноос нэг ирж сольж өхөл байлгүүдээ гэдэг шиг. Тэгэхээр би бол энэ засгийн газрын тогтоол дээр энэ нэг хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцлагатай холбоотой зүйлийг бид бас өөрсдөнд нь одоо чиглүүлэх хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байна. Дараагийнх нь энэ нөхөн төлбөр олгоно гэсэн ийм зүйл бас явж байгаа юм. Яг одоо тийм нөхөн төлбөр олгох эрх зүйн орчин яг тийм боломж бололцоо бидэнд бас байгаа мó. Тэгээ бас нэг хитрхи ингээд нэг энэ утааны асуудал нийгмийн хурц асуудал гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ хитрхи бас ингээд нэг хүн таалагдахын тулд одоо ингээд нэг хүний өөрийнх нь хийх юмыг төр өмнөөс нь хийх гээд байгаа юм шиг нэг ийм зүйл одоо байх нь хэр зохимжтой юм бол энэ тогтоолын хэрэгжилт гэдэг чинь бас байх ёстой шүү дээ. Тэгэхээр би бол одоо энэ мэдрэгчин зориулж байгаа тэр нэг яндангийн төр хөөлж өгнө өдр гээд нэг хөдөөний манивч сонсвол одоо инээ төрмээр юмнуудыг төр хийгээ яваад байгаа. Тэр нь зориулж байгаа их усврээ тэгвэл тэр гэр хорооллоо яндангаа цөөлөө захилгаанаар халааж байгаа тэр өрхүүд рүүгээ энэ дулааны хангалтыг сайжруулахад тэр одоо ноосоор өдөр одоо тэр дулааны одоо барилгын материал үйлдвэрлэх тим юм руугаа тэгээд нийслэлийн энэ одоо хийн түлш өдр гэдэг байгаа ийм юм руугаа хэдүүлээ чиглэхгүй бол нийслэл тэнд нэг өөр юм яриад эндээс нэг шал өөр тогтоол гаргаад ингээд дундаа ингээд нэг хаяад тэгээ эргээл дахиад утааны асуудал гэж яриа сууж байгаа. Тэгэхээр би энэ тогтоол дээр за эдрот гишүүний асуултанд хариулъя. Ер нь одоо 5 толгой түш ХХК нийслэлийн өмчлөлт ирсэн за мөн одоо нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ерөөсөө энэ сайжирсан түш сайжрах тусам л одоо өнөр нь багасж угаарын хийгийн хэмжээ ихсэх аюул за үүнийгээ мэдрэхгүй байж байгаад одоо шинэ угаартаж өгсөн олон одоо харамсалтай тохиолдлууд байгаа. За үүнийг одоо давж гарах хамгийн чухал зүйл бол ерөөсөө л утаа мэдрэгч ажиллагаатай байх л асуудал. За хэлэлцүүлгийн явцад бол одоо зарим нэг мэдээлэл фактуудыг харахад бол зарим нь бүр одоо гэртээ тамхи татаад дуурдаг учраас бүр дуугийг хаачсан доторх батарейг нь авчихсан авдрандаа ороогоо далд хийчихсэн ч гэх шиг гих мэтлэнгийн ийм иргэдийн өөрсдийн хариуцлагын асуудал нэлээд яригдсан үнэн. Гэхдээ одоо бид бас нэг иргэдээ сэрэмжлүүлж анхааруулж байнгын бэлэн байдлыг бас хангаж шалгаж байхгүй бол энэ угаартаж эндэх асуудал бол ерөөсөө зогсохгүй. За энэ утгаараа бас одоо нийслэл 5 толгой түш ХХК дээр нэг том дэвшил гарсан энэ утаа мэдрэгч нь өөрөө мэдээлэлээ дамжуулж ажиллаж байгаа байдлын том биг датагаар 5 толгой түш ХХК дээр хянах real time дашборд ажиллах боломжтой болцсон юм байна. Тийм учраас шинэ технологиудаа яаралтай суулгах, за дээрэс нь 45,000 гаруй өрх утаа мэдрэгчгүй байгаа энэ тэрэ гүйцээх, хурдлах, үүнийгээ одоо тогтмол үйл ажиллагааг хянах чиглэлд бид бас оролцох үнэхээр болохгүй байна. Үнэхээр болохгүй байгаа даа. За ингээд энийгээ мэддгүүгээс соён гэгэрэл үйл ажиллагаа дутуугаас болоод энэ одоо хариуцлагын асуудал үнэхээр бас ярихгүй болохгүй байна. Тийм учраас эрдэнэ хүний амийг аврахын тулд бид одоо төр ялангуяа өөрийнхөө нийслэлийн бүтцээрээ дамжуулаад хороодын нийгмийн ажилтнуудаараа дамжуулаад за ингээд одоо доошоо шалаалаад хэвтэй байдал дээрээ иргэдийнхээ аюулгүй байдал, айл өрхийн аюулгүй байдал дээр анхаарч сургаж байх нь бол яалж байхгүй л одоо бидний хийхээс өөр гарцгүй ажил болж байна. За нөгөө сая банкны хороо
даргаыг орлож байгаа Бачаалаг шөнийн хэлснээр бид засгийн газарт өгөх чиглэл дотроо энэ эрх зүйн тухай ярьж байгаа шүү. Нөхөн олгорын асуудлыг бид шууд олгох ийм боломжгүй. Харин зүгээр Монгол улсад одоогоор яг одоо ингээд хохирсон иргэдийн нөхөн олгох тийм эрх зүйн орчин юмс байхгүй байна. За дээрэс нь бид бас ямар тохиолдолд ингэж угаартаж эндсэн асуудлыг бүр нарийн задалж нотлохоо гаргаж ирэх бас ажлууд дутуу байгаа. Энэ бүгдийг хийгээд харин цаашдаа бид ерөн энэ агаарын энэ юутай холбоотой угаартсан ахуйн ялангуяа ахуйн угаарталтай холбоотой энэ асуудлыг бид ер нь цаашид яаж шийдвэрлэж байхын гэдэг энэ эрх зүйн орчныг хийж өгөх ажил бидний одоо үүрэг болж байна л гэж харж байгаа. За Эдэрбат гишүүн тодруулъя. Тийм ээ. Нөхцөл байдлын ч ойлгож л байгаа. Гэхдээ төр нь хариуцах юм а хариуцаад иргэн хүн нь бас хариуцах үүргээ биелүүлээд энэ засгийн газраас энэ нийслэлээс энэ утааг бид нэр яаж одоо байхгүй болгох, утаа янданг яаж цөөлөх гэдэг тэр гол зорилго руугаа мөнгөө хөрөнгөө зарцуулаасаа л гэдэг ингээд байгаа байхгүй юу? Би сая энэ утаа мэдрэгчийг сая үг хэлэхээс өмнө үн ханшийн судаллаа 40 мянга. Гэтэл эн чин нийслэлээс гарч байгаа төсөв нь бол тамтаггүй их юм гараад идэг. Нэг жайл дээр ийм зөөх юм очдог. Тэрний оронд энэ гарч байгаа төсөв, тэр яндан хөөлж байгаа төсөв энийг тэр тогоор захилгаа халааж байгаа айлуудаа хийн түлс тавьж байгаа айлуудаа ийшин чиглүүлэх засгийн газрын чиглэл, засгийн газар хэрвээ чиглэл өгч байгаа бол бид энэ талынх нь нэмийг бас дэмжиж явах